Дээд ертөнц элчүүд элч хүмүүн энэ цаг үе хүртэлх хүмүүн төрлөختний түүхэнд хэд хэдэн удаа хүчтэй тодорсон. Арга ертөнцийн туушрал эсвэл хар хүчний буюу хар эрчмийн хар сүнсний эзэрхийлэл ноёлсон цаг үе дор дан оюун ухааны хомсдол, сэхээрлийн доройтол, аргын хэд туушрал, бэлгийн хэд туушрал зэрэг ямар нэгэн үйл хэргийн хэд туушрлын үед ямар ч учгаар элчүүдийг төрүүлж болно. Түүнээс бус арга бэлгийн болон хар цагааны хүчний оройн дээд элчээр ирнэ гэсэн ганц ухаан байдаггүй. Идэх уухын мухралд хитээдэн орвоос эдээ ундааны үйл хэрэг, шид, хүч чадвартай элчүүдийг төрүүлнэ. Тарнын юм уу бэлэг ертөнцийн танин мэдхүйн үйл хэргийн ухаан урд үн хитээдэн хилтийгээд байваас арга бэлгийн хитээдсэн эрчмийг хэмнэлдэн тэнцвүүлэх үйлс өрөндөг. Монголын нууц товчоо хэмээх түүхэн шаштрт судраа иргэн нэг санаж байгаа бол уг сударт тархай бутархай үе дор эзэн богд Чингис хаан нь хаан сэнтээд суун улс гүрнүүдийг нэгтгэн захирсан байдаг хэмээн гардаг. Тэгвэл овог аймагуд тархай бутархай байх үе нь юуны хитээдэл юм бэ? Тэр үе бол арга болон бэлэг ертөнцөөрөөж тэнгэртээ гээгцэн гэдэгтээ дүүхвиз хим дор оршиж байсан үе юм. Түүнээс өмнөх цаг үед хүмүүс амь зуулга дор оршиж мунхагшлын ёроолд хөтлөгдөн байхад Тэнгэрийн өөр нэгэн элчээр Бурхан багш буюу Сиддхарта Будда буун ирсэн байдаг. Тэр үед нэгэн үр ийм байвал үнэн гэх аваас бусд нь яагаад ийм байгаа юм бэ гэж тунгаан бодолгүй. Наад ухаан чинь зөв юм байна гэж даган мөрөлдөг байсан цаг үе. Бурхан багшийн дараа Есүс Христ нарт хорвоод аргын ертөнцийн хүч ноёлсон. Бэлэг хүчин сулдан тасрах үед элч болон бууж ирсэн байдаг. Замб твд ямар нэгэн үйл хэрэгүүд болохгүй болох аваас түүнийг нь засахаар тухайн цаг үеүүдэд Тэнгэрээс элчүүд бууж ирдэг. Ингэж буусан бас нэгэн элч бол Зүнж Мухамед юм. Өнөө цагт буй элч хэмээн өөрсдийгөө зарладаг үрс бол элчүүд дотор дүүхгүй шүү. 99 тэнгэрийн зөвхөн нэг тэнгэрийн нэг хэсгийнх нь үйл хэргийг дүүргэх үйлтэйгээр бууж ирж буй үрс болохоос бус элчүүд бол бишээ. Элч хэмээн арга ба бэлэг ертөнцийн хүч хэмийг засаглан жаяглаж тэнцвүүлэн оршиж хүмүүнийг хэлж болно. Дан Тэнгэрийн үйлийг дүүргэн бусдыг холбон нэгдүүлж буй үрсийг хэлэхгүй. Хинхэрцэг цээжээ дэлдэн хинхэглэн дээгүр харан шогшиж буй хідэн мунхаг үрсэд заавал айлдан өчье. Элчүүдийн дүүргэсэн үйл, дүүргэж буй үйл хэрэг нь өргөн их цар хүрээтэй байдаг юм шүү. Үрс та нарын далавчтайгаар төсөөлдөг сахиусан тэнгэрүүд бол эдгээр элчүүд болон баруун зүгийн бурхтын даган дэмэндэг туслагчид нь юм. Элч бүхэн тэнгэрээс цацруулсан гэрэл гэгээтэйгээр далавчтай бууж ирэхгүй. Элч гэхээр далавчтай байдаг гэсэн ухаан олны дунд тэр тусмаа балчир үрсийн дунд тун ихээр тэтгэрэх гээд буй учраас залруулахын тулд ийн тодотхон айлдаж буй юм шүү. Сайн цагийн мянган бурхан гэж бас бий. Тэдний үйл хэрэг нь элчийн үйл хэрэгт багтахгүй. Элчүүдийн сүнсүүдийг хэрхэн зэхэн бэлддэг вэ буурлаа?
Элчүүдийн сүнсийг их өндөр эрчмийн хэм дор тун сайтар зэхэн бэлтгэдэг. Тэгэхдээ бага хэмжээст орон зайд хэрхэн зэхэн бэлддэггүй. 108 дахь хэм хэмжээст болон түүнээс цааш орших орон зайдад зэхэн бэлдэж байж сүнсийг нь цогцлоодог. Хүмүүн нь хорвоод их таван сүнстэй мэндэлж цааш 108 хэмжээст хүрсэн чадвартай сүнсүүдээ цогцлоодог бол элчүүд хүмүүн биеийг онож төрөхдөө 108 хэм хэмжээстэд байрлах эрчим хийгээд хүчин чадлыг шингээсэн 108 сүнстэйгээ бууж ирдэг. Гэхдээ бүх сүнсүүд нь идэвхжэлтэйгээр бууж ирэхгүй. Ямар нэгэн тогтсон эсвэл тогтоогдсон үйл хэргийг дүүргэх нөхцөл бүрэлдсэн буюу арга биеийн хүчээр эрдэм ухааныг сурах эсвэл арга ертөнцөд тасан зохицох үед 108 сүнсний эрчим нь идэвхжиж болно гэсэн хэлцэлт үйл хэрэг жам дор элчүүдийн сүнс буун ирдэг. Хэрвээ идэвхжэлтэйгээр бууж ирэх юм бол ихээс мэндэл мэгцээ ярьж хөөрөн эрдэм ухаанаа заахгүй хаачих үед элчүүдэд дараах нөхцөл бүрдэх үед буюу төдөн нас хүрэхээр идэвхжил нь илэрч ийм үйлийг дүүргэн эсвэл ийм эрдэм сурсан үед эсвэл өөрийг нь тойрон дэмнэх учигтай үрс ирсэн үед 108 сүнс идэвхжиж тэр элчийн үйл хэргийг дүүргэн гэсэн хэлцэл байдаг. Есүс Христийн хүч хэдийнээс идэвхжсэн бэ үрс боддоо. 30 гаруй настайдаа байхаа Бурхан багш 29 настайдаа гэрээ орхин 7 жилийн дараа гэгээрсэн байдаг. Тийм ээ. Харин эзэн богд Чингис хаан нь 13 хавартайгаас эхлэн сүнсүүдийнх нь идэвхжил бүрэлдсэн. Ийм нөхцлүүд бүрэлдээх үед үйлсээ дүргсэн элч байдаггүй юм шүү. Харин тийм түүнийг нь уншихаар зүнж Мухаммед хүртэл игэл жирийнээр амьдарч байгаад Хадижа гэх эмэгтэйдээ ханилж тусалж дэмнэснээр үйл хэрэг нь эхэлсэн байдаг. Есүсийн амьдралын хэдэн жил нь тодорхой бус зарим их сурвалж дээр инэтхэг төвдөд очиж эрдэм сурсан гэж би Есүсийг онгон эмэгтэйгээс төрсөн гэдг нь үнэн тийм ээ буурлаа. Буурал толгой дохив. Эдгээр элчүүд нарт хорвоод мэдлэхэд үрсийн итгэж үл болом зүйлийг заавал үзүүлдэг. Эзэн богд Чингис хаан нүж атгаж төрсөн байхад зүнж Мухаммед ариун газар Меккад төрсөн гэх мэтээр мэдлэхэд нь бас учиг байдаг. Игэл жирийн үрсээс тун ондоогоор үл итгэн байдлаар мэндэлдэг юм шүү. Төрүүлэхдээ боломжтой гэр бүлийг сонгон төрүүлж байгаа тийм үү буурлаа? Тийм. Элчийг тосон авч тогтоож чадах хүчгүй үрсийн бүлд мэдлэхээр байвал түүнийг элчийн үйлсийг хийлгэж чадах өөр удмын яг тэр цаг дор мэдлэх өөр гэр бүлд маш хурдан шилжүүлнэ. Зарим элч дагуултайгаа ирээд дагуултайгаа буцдаг. Есүс Христ нь аргын хүчний хитээдлийн үед буун ирж махан биеэрч бэлэг оюуны ухаан хүч чадал илрэх боломжтой шүү гэдгийг үзүүлсэн байна. Өвчин зовлонтой хүмүүсийг илраашруулж, ядарч зүдэрсэн хүмүүст туслан дэмнэж, үйлсээ дүүргэж байдаг. Түүний хүч оюун нь домнохын болон ундруулахын мөн оршин тогтохын гэсэн 3 үйл хэрэгт ноёлсон. Тэгтэл эзэн богдын буунд үргэсэн үйл хэрэг нь хорвоо дэлхийн химийг нэгдүүлэх, эрдэм ухааныг аривдуулах, тэр нь жаяг дор оршсон.
Мөнх тэнгэр өөрийн эрдэм хүч, оюун, ухаан, ухамсараа түүнд таниулан мэдүүлсэн юм. Харин Бурхан багшийн бууж ирж дүүргэсэн үйл хэрэг бол хорвоод хүмүүн оршихдоо хэрхэн ямар учиг ухаан доор байх вэ гэдэг эрдмүүдийг илүүтэй айлдан буулгасан. Эдгээр 3 элчийн дүүргэсэн үйл хэрэгүүдийн цаана ямагт ил ба далд ертөнцийн хоорондын хэмийг нэгдүүлэх ухаанд үйлс өрнсөн. Элчүүд тун ялахгүй бага хэмийн үйлээс эсвэл тун хүндхэн үйл явдлаас болж хорвоогоос буцдаг. Бага хэмийн үйлд нь жижиг дайн тулаан, багахан өвчин зовиор, жилээрхэл багтана. Элчүүдийн дүүргэх үйл хэрэгүүд хэмжээ хязгаартай, хугацаатай байдаг. Үргэлжид оршоох боломжит хүч чадал нь байсан ч удаанаар байлгадаггүй. Учир нь арга бэлгийг тэнцвүүлсэн үйл хэрэг нь буурах, өсөхийн жамд өөрсдөө хөтлөгдөн дагдаг. Дэлхийн ээж нэг тогтсон эрчим хэмнэлээр цаг хугацааг туулж болохгүй. Хэрв зэт хийх аваас мөхөх аюултай байдаг. Тиймээс дэлхийн ээж өөрийн арга бэлгийн эрчмийг яг тэнцвүүлэн үн удаанаар оршин тогтох аваас хүмүүн хийгээд амтан байхын учиг, өвс ногоо ургахын учиг, наран саран гэрлээ гялбуулахын ямар ч учиг баймгүй шүү дээ. Дэлхийн ээжээс яг нэг хэмийн эрчмийг огторгуйд орших одод руу цацаад байвал тэдгээр оршихуйдын дотор тун их эрчмийн хэлбэлзэл үүснэ. Тиймээс ямагт дээш доош хэлбэлцэх учиг ухаан бий. Тэнцвэртэй байж болохгүй тодорхой хугацаанд нэг бол арга нь нэгсэн эсвэл бэлэг нь нэгсэн гэх зүй тогтолтой учраас урд нь бэлэг хүчийг дэлгэрүүлж байсан элч нар хизээ нэгэн цагт би бэлэг хүчийг дахин дэлгэрүүлэхээр ирнэ гэж хэлээд мордойд буй аргагүй юм байна тиймээ буурлаа. Бүгд тэгж мордоод буйгүй шүү. Тэр бол дараагийн тоололдоор өөр нэг дүрээр хувирнан ирнэ гэсэн ухаан юм. Энэ цаг доор илч ирэх нь тодорхой бидтэй буурлаа. Тийм ээ. Аллах бурхныг шүтдэг хүмүүс нь Мухаммедийг эргэж ирнэ гэж хүлээгээд Есүсээ дээдэлдэг түүнийг нь юу юугүй ирэх гэж байна. Тэнгэрийн хаанчлыг бий болгох гэж байна гэдэл бурхны шашинтнууд болохоор очирваан бурхан мянган бурхтаа дагуулад ирэх гэж байна гэд бид нар болохоор Чингис хаан маань эргэж ирж түр тулсаа төвшөтгөх гэж байна гэх мэтээр бүгд л хүлээлттэй байгаа шүү дээ. Элчүүдийг эргээд нэг харахаар дэлхийн өөр нутагт тухайн цаг үед аль нутагт оронд аль соёл иргэншил дундаас тэр хүмүүнийг төрүүлбэл сургаал номлол засаг жаяг нь хүчийг авч дэлхийд түгэх вэ гэсэн ухаан дор төрүүлж байгаа биз дээ. Тэгэхээр заавал Монголд ирнэ гэдэг хүлээлт байх нь нэг талаасаа өрөөсгөл байх магадaltaй юм байна. Тийм үү буурлаа? Тийм ээ. Гэхдээ яагаад ч юм Монголд ирэх байх гэж бодож байдаг? Бүгд инээлдэв. Мөн сүрхий үрс юм аа. Хаач ирэх боломжтой. Үрс санаж байвал өвгөн би хэдэн хаврын өмнө дараагийн элч төдий хугацааны дараа энэ хорвоод мэдлэхнэ гэж айлдаж байсан шүү дээ. Та Библичин хүмүүст зориулж үг айлтаач. Есүсээ хүлээгээд л сууж байгаа амьдралын итгэхгүй хэсэг хүмүүс байх юм. Тэд бусад зүйлд сонирхолгүй. Өөрсдийгөө төгсөд хүрсэн гэдэг ойлголттой болсон байна. Тэдгээр үрсэд дамнуулж үйлсээ сайтар дүүргээрээ хэмээн айлтээ та. Учиг юунд гэвэл тэдгээр үрс
ялгаагүй л үйл хэрэгүүдээ дүүргэж байгаа. Тэгэхдээ шинэ гэрээнд ингэж хэлсэн байна. Хуучин гэрээнд тэгж хэлсэн байна гэх яг нэгэн үйл хэрэгээс салж гарахгүй байгаад нь өвг нь надад бухимдалтай санагдаж буй хэдий ч тэдгээр үрс мөн адил Тэнгэрээс учиг улбаатайгаар үйл хэрэгээ дүүргэж байгаа. Илч бүрийг хүлээлт нь бас бусдынхаа оршин тогтоох үйл хэргийг заавал бүрэлдүүлэн бий болгодог юм шүү. Тэдгээр үрсийг өөрсдийн арга ухаанаар үйлсээ дүүргэж бай хэмээн дахин нэгэнтээ айлтъя. Бүхий л бэлгийн болоод Тэнгэртэй холбогдох үйл хэрэгүүдийн дотор тэртээ тэргүй удамгүй нэгэн том шалгуур өрнөх учир түүнд харин тэсэн үлдэж дөнгөвөл ад тохиолч нь болог дөнгөмгүй бол эртний түүх болон хоцордгийн адил мөнхөн үлдэн шүү хэмээн нэгэн үгийг ганц тэдэнд ч бусад бүх өрсөд сануулan айлтъя. Ямар нэгэн үйл хэрэг мөхөхийн тулд хитээдэлт, хазайлт, удайлт ихээр бий болдог юм. Есүс Христ хэмээх элчийн маань даалгавар дор үйлсээ хийж байгаа сүнсүүд зөндөө байгаа тийм ээ. Энэ ухааныг зөв урсгал руу нь оруулах гээд зөв зүйлийг нь таниулах гээд шин зүйлс бий болж байгаа тийм үү буурлаа. Тийм ээ. Түүний сүнс хүмүүний биед хэр олон хуваагдж төрөх вэ? Үйлсээ олон жижиг хуваасан байдлаар олон өрсөд төрхөө буурлаа. Тэнгэрт мордсон ямар нэгэн элч эргэн хорвоод буухта хидэж хуваагдаж болно. 10, 100, 1000 хуваагдах боломжтой. Тэгэхдээ цаг мөчлөгн дандаа зөрүүтэй өөр орон зайд ондоо үйлстэйгээр мэндэлдэг шүү. Дайддаг нь энд байвал тэнд захирдаг нь, тэнд ухаант нь, тэр тэнд эрдэмт нь гэд тал бүрт түгээгдэн хуваагддаг. Есүсийн хуваагдсан сүнсүүдийн нэг нь эсвэл нэг хэсэг нь Монголд маань ч төрөх боломжтой гэсэн үг үсттэй буурлаа. Тийм ээ. Тэгж төрвөл мэдээж анх үүсгэсэн оюун санааны хөгжил дэвшилт хүргэх үйлсэл үргэлжлүүлэн хийн гэсэн ойлголт байж болох уу? Түүний сүнсний нэг хэсэг гэдэг утгаараа хүссэн хүсээгүй ямар нэгэн чиглэлээр тэр нь Библийг сонирхдог, тайлах гэж оролддог юм. Тийм байх боломжтой болов буурлаа. Өөр үйл хэрэгээрч мэдлэх боломжтой. Яагаад ингэж асуусан бэ гэвэл пастор гэх зарим хүмүүс ямар нэгэн байдлаар энэ чиглэлд дуртай, чин сэтгэлээсээ Библиэд суралцдаг, зарим нь тайлах сүнсний өгөгдөл байгаа ч юм болов уу гэж бодоод байдаг юм аа. Элчийн дагуулыг айлдах учиртай юм даа. Зарим элчүүд заавал дагуултайгаа ирээд дагуултайгаа буцдаг. Дагуулын дараагийн төрөл нь бий болоод элчийн хувилагдсан эсвэл хуваагдсан нэг дүрийнх нь үйл хэргийг дүүргдэг явдал бий. Элч бүхэн дагуулт. Дагуулт гэж хүрээлэн байгаа хүмүүс үү? Тэд бас олноороо төрж байгаа юу буурлаа. Тийм ээ. Дагуулуудын сүнсүүд ч элчийн үйл хэргийг нь дүүрэхэд оролцож яваа. Тийм үү? Жишээ нь Библийн тайллыг тайлах, нууцыг нь илчлэх, эсвэл гажуу дуусан тайллуудыг нь засаж залруулах гэж оролцож явдаг уу буурлаа. Тэглгүй яах вэ? Өөр нэгэн ухаанаар тайлуулах гэдэг юм уу? Яг л эзэн богд хаан гэхэд 9 өрлөг хийгээд хишигтэн цэргүүд хатад үрстэй байдагтай адил юм. Хөх толбгүй тэд Тэнгэртэй холбогдох арга ухааныг сүнснийхээ өгөгдлөөс гадна
өөрөөр яаж аваад байна буурлаа. Зөвхөн эрчмийн холбоо мөн ширхэглэгийн мэдээлэл доор авна. Нойрсолтын үед сүнс нь шогшоод авч ирнэ. Өөрсдийн танин мэдсэн Библи сургаал, эрдэм ухаанаар танин мэдэж болно. Эсвэл хүрээллийг үүсгэлээ гэхэд тэдгээрийн хооронд сүнсний өгөгдлүүд нь нэгдэн нийлж нэгнээрээ дамнуулан авч болно. Монголын хүчрхэг байсан үеийн түүхийг сонирхдог судалдаг нөгөө талаасаа Монгол генийг буюу удмын санг судалдаг оюунлаг хүмүүс болон тэнгэртэй холбогддог шиг мэдээлэл авдаг зарим хүмүүс бол элчийг манайхаас мэдлэн гэж их хүлээлттэй байгаад байгаа шүү дээ буурлаа. Нэг үйл хэргийг урдаас үрсээс асууя. Одоогийн Монгол улс яагаад бусад орны үрсийн ухаанаар Шамблын орон гэж хэлэгддэг юм бол? Шамблын орон гэж хэлхийн тулд тэнд сэтгэлийн амар амгалан бүрдсэн мунхаглал үгийн орчин, байгаль нь онгон тагшин, эрчим нь сайхан гих зэрэг ухагтгун багтах байх. Тэгтэл өдгөөгийн үрс нь тийм байна уу? 5 дахь өдөр бүрийг л сархтын өдөр болгон цингээд л нэгнийгээ мунхагаар нь дуудаж илтвлээд л тогоондоо багтахгүй муудалцаад л байна шүү дээ. Хичнээн ил харагдаж байгаа нь тиймч цаагаараа бэлэг талаараа сүнслэг чадвар нь хөгжсөн хүмүүс амар амгалан баяр баясгалан мэдрээд байгаа учраас манайхыг Шамблын орон гэж байгаа. Түүнээс биш арга талаар сонирхож явсан хүмүүс хамаг муугайх нь дуудчихад яваад өгдөг шүү дээ. Хөх Монгол бол Тэнгэрийн орон. Үүнийг хүмүүн бүр хэлдэг. Тэнгэртэйгээ холбогдсон оршдог хийгээд Тэнгэрийн хүчит ухааныг хөрсдөд буулгаж чадсан ганцхан эзэнт гүрэн учраас тэртээ 13 дугаар зууны үед ч бай, түүнээс хойшч бай хүчрхэг хിവэр оршин тогтноод байгаа нь тэр. Бусад улсуудын хувьд Тэнгэрийн дээд үнэн юу юм бэ? Бурхтын л үнэн гэж байгаа шүү дээ. Тэнгэрийн үнэн гэж ярьдаггүй. Тэнгэрийн хүчийг нарт хорвоод оршоон тогтоож төрөө засаглаад чадсан улс гүрэн бөгөөд уул ус бүгдэд нь түүхэн шингэсэн байдаг учраас тэдгээр үрс ирээд өөрийн мэдэлгүй дээдийн заяат Шамблын орон гэж хэлж буй юм шүү. Өөр нэгэн элч айтай суу буюу Атил хааны талаар та айлцсангүй буурлаа. Айтай суу буюу Атил хаан бол хорвоо дэлхийг дахин нэгэнтээ засаглан жаяглах үйлсийн урдл нөхцөлийг бий болгох буюу аргын ертөнцийн ухаан нь хитээдсэн байх үеийг засаглах учигт үйлсийн дор элч болон буусан байдаг. Тэнгэрт мордсных нь хойгуур харин нэгэнтээ зэмлүүлштэй үйл хэрэг өрнөсөн нь түүнийг хөх Монголын хаан бус нахиад улсаас улбаата Шаниугийн үр удам гэх эсвэл барууны улсуудын ирлиз хүмүүн гэх тунж буруу ойлголт үрсийн дунд муухраар бий болсон. Айтай суу хаан бол нартад аянгийн хүчийг барин мэндэлсэн бөгөөд мэндлэх газарт нь нэгэн зэрэг гурвалжилсан хэлбэртэй 3 аянга цахилж байх мөчөд мэндэлсэн очигтай юм. Аянгийн хүчтэй гэдгээ аргагүй батлан бууж байсан шүү буурлаа. Буган бичгийн судар бууж байх үед буюу 2014 оны 7 сарын 26-нд үүнийгээ хөрсдөд зарлахдаа бидэнд гарцаагүй мэдрүүлсэн. Түүнийг ирэхэд тэнгэр нураад ирвүү гэмээр л аянга цахилж тэнгэр дуугарч байсан. Айтай суу хааныг хүн гүрнээр нь
барууныхан сайн мэддэгч монголчууд маань маш бага мэддэг гадныхан манай хаан, танай хаан гэж их талтдаг юм билээ. Түүхийг хөөгөөд үзвэл хүннөө гүрэн өмнөд умард гэж хоёр задран умардчууд нь баруун тийш нүүдэлж явсан байдаг. Түүх мэддэг хүмүүс айтай суу хааны угсаа гарвалыг сайн мэдэх байгаа.